За сайн байцгаана үзэгчдээ. TV8 телевизээр үзэж байгаа мөн одоо TV8 телевизийн пэйжээр үзэж байгаа Зөв Entertainment дэвтүү сувгаар үзэж байгаа танд ягийн цаг мөч мэндийг хүргэж байна. Зөв ток шоу маань маш сонирхолтой зочдтой. За тэгээд ер нь ярилцахад зөвүүн сэдвүүдийг гаргаж ирж ярихаар тим хүмүүстэй ярилцахыг миний хувьд бол их хүсдэг. Тэгээ өнөөдрийн зочин бол Ethic Production-ы жүжигчин Даваа Зул байна. Тэгээд миний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. За захирал гэхүү жүжигчин гэхүү юу гэж танилцуулах юм бэ? Захирал биш ээ. Захир чинь манай жинэ штэ. Би ч юм болохоор ерөнхийдөө нэг тийм захирлын өгсөн үүрэг даалгаврыг л гүйцэтгэх маягтай л тийм ажилтны юм уу да? За. Даваа Зул ер нь ингээд за оддын бисрэг надад энэ төр барилдчихдаг. Ер нь их юмд илдэвтэй, эвтэй гэж би харддаг юм. Тэгээд яг юм ярилцлагын нэвтрүүлэгт өмнө орж ирсэн үү? Яг ингэ хоёулаа ярилцдаг. Орж байгаагүй тий? Бүр анх этикийг байгуулад нэг цуурхлын кино нэхэж яхад учиртай урилгад орж ирсэн. Нэг л удаа. Тэрнээс би ер нь их нэвтрүүлэгт орж чаддаг байхгүй. Тэгээ ер нь залхаар нь жоохон жиирхээ. Тэгээ ер нь яриа мараа жоохон хамаагүй тал руу шүү дээ. Бас асуудал орж байгаа орчихгүй нэг асуудалд орчих гээд ийм шууд байдлыг шууд байгаагаар нь хэлчих гээд тэгээд худлаа аашчихээр бас болж өгдөггүй те. Тэгээ нэг ийм бас нэг жоохон тиймэрхүү дутагдaltaй болохоор тэрийг мэддгийн тэрийг ч ер нь манайхан ер нь бас мэдэн тэгээд цааш ер нь лайв маяг дээр ч ер нь ордгоо шүү дээ. Баар гаргахгүй. Тэгээ нэг комент уншаад нөгөөдгөө хэлчихээ заа байлээ тэгээд тиймэрхүү төрлийн болохоор тэгээ нэг олон нэвтрүүлгээр ордгоо болохоор надад их сонирхолтой байгаад байгаа. Тэгээд үзэгчид бас яг Даваа Зул гэдэг хүнийг яг хувь хүн талаас ямар хүн юм бэ гэдгийг өнөөдөр мэдэж авах байхаа гэж би бодож байна. За тэгээд яг нэвтрүүлэг маань бол хувь хүн талаас нь илүү их ярилцсан үгүй. Тэгээд өөрийнхөө нэг багын одоо 10 жилийн сургууль, ихтэй сургууль ер нь хаана өссөн, хаана төрсөн ингээл нэг хувийн мэдээлэлүүд өгөөч юу. За шууд л ярина шүү дээ. Одоо ерөөсөө нэмэлт тачиргүй те. Би ч унган бол Улаанбаатар гэжтэй өгөө. Улаанбаатарын одоо хүүхдийн цогийнх бүр даажээ. 200 давхар оролцох тий. Тэгээд одоо нөгөө хуучин төмөр замчдын нөгөө 5 давхар саарлууд байдаг шүү дээ. Одоо энэ өгөөж эсрэг талд саарл байрнууд ч тэрний 49 төр байрны унган хөвгт өгөхгүй би чинь 39 40 41-гээ цаашаа явдаг юм. Тэрний чинь яг унган хөвгт тэгээд тэнцэнэ болохоор 1-5 нас хүртлээр байсан, амьдэрсэн. Тэгээд тэндээсээ Говьлтай аймгийн Чандаман гэдэг одоо эндээс 1200 км зайтай энэ сум руу одоо төрсөн дүү охинтойгоо шууд Малчин айл руу тав гэд өргөгдөөд очсон. Тий. Тэгээд шууд Малчин айл дээрээ тэнцэнэ сайхан одоо аав ээжтэйгээ амьдарч байгаа сумын төвдөө 7 дугаар ангид төгссөн. Чандаман суманда. Тэгээд нэг манусын үуч нэг 7-оос 9 рүү нэг өсөрсөн шүү дээ. Тий. 7-оос 9 рүү өсөрдөг жил манайх одоо аймгийн төв рүү шилжээд Говьлтай аймгийн төв рүүгээ шилжээд 11 жилтэй болсон шүү дээ. Тий. 11 жилтэй болоод төв рүүгээ шилжээд тэгээ маань аймгийн төв дээр Чадраа хоолны Лодоо дамгын нэрмжид 2 дугаар 10 жилийн 11 дугаар ангид төгсөөд тэгээ шууд үргэлжлүүлээд кино урлагийн дэс сургуулийн жүжигчний мэргэжлэр 4 жил төгсөөд Гүцэг. Тэгээд 7 жил мөрөөдлийн театрт ажиллаад тэгээд болоод Ethic Production байгуулаад 4 жил байгуулад зам бол яг л юм лээ. Яагаад хотын одоо энэ төвийн унган хүүхэд яагаад тэр говь алтан Чандаман руу нүүчтэн бид амьдралээ тэр ховь тэр яас. Тэгээд юу эндээс ээж авдаг хамт очсон юм уу? Өөгүй төрсөн дүүтэйгээ хоёулах нь аюу. Тэг хоёулах нь. Яагаад? Өргөгдөж гисэн үү гэсэн бэ? Тэг өргөгдөж яг тухайд одоо жоохон иймэрхүү юм олон нийтийн юугаар ярих нь зүг байт юм уу буруу байт юм те? Зүгээр хөө. Яг шууд нөгөө ярихт бол ийм л юм байл. Одоо манай аав чинь болохоор яг жинхэнэ ам маань. Бас одоо юм урлагийн тийм найруулагч бас тийм жүжигчин төрлийн хүн байсан байна. Манай ээж одоо намайг болохоор 16 наснда одоо яг одоо оригинал ээж маань. Жинхэнэ ээж маань 16 наснда намайг төрүүлсэн. Тэгээд аам маань болохоор 10 дугаар ангид байсан. Гэсэн. Одоо анх одоо намайг төрөхт тийм ээ. За тэгээд тэр чинь болохоор нөгөө нэг овцны 3 4 давхрын юм залуучууд байсан юм байна л да. Манайх 4 давхрт, манай аав 3 давхрт. Тэгээд нөгөө хоёр чинь ингээл нэг орж гардаг. Тэгээ аав ээжүүд нь хооронд дэмдэж хүүхдтэй болсон юм чинь те. Үнтэй наануу цаанууг ингээд байдаг байсан чинь манай аав одоо миний нэг төрсөн өдрөөр ч юм уу найзуудтайгаа ингэж гусч явж байгаад яг тэр байрныхаа нэг орцонд гусч явж байгаад найзтай аймаа алдсан юм билээ юм архинаас болоод. Тэгээд ээж яг ганцаараа үлдэн. Тэгээ ээж маань болохоор бас яг төрсөн ээжтэй эмээтэйгээ одоо манай эмээтэй ихсүг хоёулах нь амьдардаг байсан. Манай эмээ болохоор төмөр замчдын одоо тэр
ерөнхий прокурор нь бас нэлээд аюул албан тушаалтай тийм хүн байсан. Бас тэгээ бас нэг уушигны юугаар аавыг бурхан болсноор бас нэг бодлого бурхан болоод 40 сар дотор гэдэг үлээ. Одоо ээжээр л яриулвал бас үлгэр домог шиг юм ярьдаг. Тэгэл одоо нэг хүүхдээ ганц үе одоо нөхөр хөрөхгүй эмэгтэй одоо үлдэж штэ. Тухайн одоо дөнгөж зах зээл шилжсэн байх нь байна. Одоо би ээжээр өмөрөх талаас нь те тэр эмэгтэй хүний талаас ярихад тэгэл яг өөр хүнтэй уулзрал бас хүүхдээ болоо наанаа цаанаа гэл амьдрал нь болохгүй. Тэгэл нөгөө төмөр замаас нь ярьсан гэсэн одоо. За чи одоо энэ 3 өрөө байрыг авч үлдэхийн тулд чи төмөр зам цэвэрлэх чамаагүй хий. Одоо чи нөгөө ардс нийгэм болцсон ховчлагдах гад байна. Манай ээж чи олон жил ажилласан ус бид нар чамааг хүндлээ те. Энэ тэр юм болоо. Тэгэл тухайд залуу яасан өөр ажил төрөл хийгээд ингэ явсан юм яасан. Бичигнэл одоо ингээл яачдаг. Тэгэл би нэг дүү охинтойгоо нэг 4 5 настай бацсан. Манай нэг дүү охин нэг 5 6 сартай байсан юм яасан. Тэгэл гэртээ байж идэг гараал салхилуулж малхилуулаад тэрээр байж. Тэнгуутаа ганц нэг хүний ингээ нэг юм одоо хөрш мөрш юм ах ич нарын хайрыг татчих матаад те яасан юм. Амьдрал харгаа олцсон гар байсан юм шиг байна. Тэгээд байжсэн чи одоо манай өргөж авсан ээж юм байна. Одоо ээж нь одоо манай охин нэг залуутаа суугаад 4 5 жил болсон хүүхдтэй болохгүй байна. Тэгээд Улаанбаатараас би нэг хүүхд өргөж авд юм гээд ирсэ гэд манай одоо 40 дугаар байранд одоо тэр улсын зан даваан ям гэдэг хүнийд билүү ирсэн одоо санагтаад байдгийг. Даваан юм гэдэг айл дээр тэгсэн тэдний ихнэр хүүе энд нэг юм нэг ээж нь одоо ингээд ажил төрлөгээд олтон 2 хүүхд ингээл нэгээр ингээд явж идэг юу 2 хүүхд би уулзаад ээжтэй нь уулзаад үзгээд гэсэн. Тэгээд ээжтэй уулзаад за тэгээ тэгдэг одоо би одоо ингээс ганц би юу ингээд яахад яах вэ? Тэгээ манай охиныг одоо аваад манай дүү охин одоо 7 8 сартай байсан юм а да. Аваад яв тэгээд наа чи нэг ахаасаа салдаг юм тэгээд хавар явсан гэсэн. Намар би ингээ хүүгээ буцаагаад авъя гэдэг. Тэгээд охигээд хамт хавар яваад намар буцаага олбогдох гэсэн чинь хойд уцсан байхгүй. Юу баг ээж минь олдохгүй болчихгүй нөгөө төмөр замын байр марын яагаад тэгээд тэр чигтээ тэнчэнэ тэгээ нэг айлын нэг сайхан одоо тэгэл нэг сайхан аавчтайгаа уулзрал илүү хөтөн сайхан өссөн. Уг нь бол буцахчил байсан юм байна тий. Тэгээ уг нь бол яг нөгөө нэг аман гэрээ гэдэг байна шүү дээ. Аман гэрээгээр бол яг дүүтэй аим. Тийм учраас одоо намраа би буцаагаад авнаа гэд. Тэгээд угаасаа ухаан мэдээ ороогүй юм чинь тий. Санаа суугаагүй юм чинь бас ингээд үлгэт 8 сартай ингээд дүү охины нэг авъя тэгээд хөөч намраа буцаах гэсэн чинь ямар буцах вэ? Тэгээд хөдөө мал дээр өссөн. Тэгээд мал дээр. Би нэг айгу тод сандгийн өгнө. Яг Улаанбаатарын хүүхд бол Улаанбаатарын хүүхд өсдөг байгаа байхгүй. Одоо ингээд ботход. Тэнгүүт би ингээд шууд хөдөө ингээд малчин айл дээр очиж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд адуу мал ураагаал гүмөг ураагаал ингээд сүрг юм адуу ороод ирж байгаа байхгүй морь тий. Азар гадаа ороод ирж байгаа. Тэнгүүт би нөгөө хөдөөний тухай үеийн нөгөө социалист нийгмээс гараад арчны нийгэм рүү ороод 5 жил болж исэн хөгжүүл хөдөө төгсгөл байж байгаа ш. Одоо ингээд төсөөллөө би ярьж байгаа ш. Тэнгүүд би тэрийг амар тоосон тий. Ямар сонин нохоонууд байцаач. Тэгэл чөдөр ногт. За окей. Thank you мөр. Ойлголоо гэл. Ямар сонин нохоонуудаа гэж бодчихгүй юу? 5 6 настай үг. Мэдхгүй юм чинь тий. Мэдхгүй юм чинь яах юм бэ те. Тэрийг айгу тод санддаг. Хаг очсон байж шүү бүр ёо. Тэгэл шууд тарганы ботогтой танилцаад шууд хурдан морин дээр гараад те дараалал голноос үгдээл чүүгээл өсгөө сунгаан тавих гэж ирж байгаа юм даа яах вэ тэгээс. Өстө гоё юм аа. Тийм штэ өгөө. Тэг хөдөө өссөн хүүхд хот төссөн хүүхд ялгаа бол амар их үүдэг тий. Нэг ялч байх хэвээр нэг одоо ялч хүнийг юм одоо нөгөө дэлхийн ертөнцтэй танилцах одоо эрдэм мэдлэг боловсрал соёл гэдэг юмараа л одоо хөдөөний хүүхдүүд нөгөө хотын хүүхдүүдээс тэ цензур доош тэрнээс бусдаар одоо нөгөө нүүдэлчин соёл Монгол ахуйгаа мэдэх тэгээ нэг иршүүд байдалч гинүү тэ тэгэл нэг яриа хөөрөө тэгэл одоо нэг ийм тустаас төмпөн шанагч гинүү тэ тэр талаараа ч юм уу ямар нэгэн асуудал зоригтой тууштай хандах мандах тэр талаар ярьж байгаа илүү юм шиг санагдав хөдөөний хүүхдүүд. Тийм баг. Тэгээд ер нь бол Күүцэд ороод 4 жил Күүц бол нэлээд дарамттай сургууль гэж би сонсч байсан. Ер нь маньюс үед бол дарамттай байсан шүү дээ. Ер нь одоо тэгээд яагаад тэгээд дарамтлаад идэгээс би одоо тэр гайхаад соёлсоосоо бодвол илүү дарамттай энэ гэдэг юм л үзье. Америк хаачлаа гоёстой тэр цавх момох орцсон тэр нөгөө бааж ял хоёр нэвтрүүлэгт орцсон л дарамтлалтаар зогтгол байсан байгаас ялгаа байхгүй яа тийм тийм л байсан шүү дээ. Би чи нэгдүгээр курст би чи машины завсар өстэй.
Нөө Ичвт шиг. Үсний хонгийг янз янз байнга солино. Тэгээд дөрөвс 9 сарын 1-нд явжсэн чинь нэг юм амар хөмсгөн өмсгтэй. Гонсны үднэр нааш ихэлдэг чинь. Яваадсан чинь. Ахтай нэг юм аваад ирдэг. Чи яваад. Тэгэл яваад гэсэн чи араас пижгэлэхгүй гэж ирдэг байхан. Чи нэг юм тийм байна гэсэн чи. Нааг ингэч явуулдаг чи одоо манай ингэч явуулсан. Яг манай тийм. Ингэч дээд үс юм. Жинэ ч болохоор нөгөө үеийнхээ юм нууцлагдсан лахт маань байсан юм шиг. Ари ард дунд нь тий. Тэрийг инг энийг инг наатха инг гэх. Энийг явуулаад пам гэж ирэхэд мэдчихдэг. Тэгэл ах нартай танилцал. Тэр нь надад айгүй гоё үйдэг юм аа гэж одоо нэг юм муухай талаараа муу талаараа биш яг тийм одоо орчин төссөн айгүй кайфтай гоё надад. Ер нь надад биш одоо манай энэ ингэч яахын үе одоо Джейсон Жавха одоо шинэ яаги одоо театрын одоо гэрэл дуучин баяр цэнгэл гэл манай дээдлүү шүү дээ. Одоо энэ нэмэг харуулгын жижигэ. За манай үеч чинь цогтоо манай анги нэмэг харуулгын цогтоо фантастик одоо манай анги энэгээд нөхөнд ер нь ингээл би те манай ангийнхан бүгд ингээл уралгаараа л явж байна. Манай үеийнх. Манай доотлын үеийнхэн гэх юм бол одоо энэ Совет мэлмийн пүрвэ даавка манай кинонд ороод жүжигчдэн залуучууд өөрсдөө бас фильм анх продакшн байгуулж кино хийж нээж биднэрт үзүүлсэн залуучууд шүү дээ. Совет фильм гэдэг чинь те. Энэ залуучууд. За тэрний дээш төмөр ах баянах гэдэг одоо ингээд яг өөрөөсдийн гэсэн юм урлагийн юутай те. Тэгээ яг энэ үе дээр ингээд явж исэн залуучууд юм масаараа ингээд юм урлагтай хайртай тодорхой хэмжээний карьер амбиц нь өссөн. Одоо харагдаад байгаа хөөхгүй. Бүгд юм хийж байгаа тий. Бүгд юм хийж байгаа. Бүгд урлагтай юм үнэнч байсан. Тэр сургалтын чанар манар бол яг л адилхан яг одоо л яг адилхан л байлаа шүү дээ. Тэгээд яах юм бэ? Нэгнийгээ л хөвгөлдөг байсан, сумалдаг байсан бохгүй тий. За чи яагаад таа гэл нэгнийгээ хөгжүүлээд чи яг энэ талаар явал яг аална. Энэ цогтоо яг чи яг ингэвэл яг аална гэх нэгнийгээ хөгжүүлээл. Тэр нь айгүй тийм амттай. Тийм биш сурсан гэж бод. Одоо тэр үеэс Ethic Production байгуулаад нэлээд олон жил болчихлоо. 4 жил болсон. Сая 4 жилээр 10 сарын 26-нд боллоо. Марда кино байна гэл маш олон кинодыг нээлээ тий. Тэгэл одоо кинонууд ч бас их гоё чанартай байна. Үзэгчдээс их үзэж байна. Тэгээ одоо манай Ethic Production чинь хідэн хүний яг гишүүнтэй юм бэ. За инхчин байна. Тий. Аваад зул байна. Тэгээд манай ингээ хоёр залуу байгаа. Батбаяр одоо иргээд. За жүжигчнэр төгссөн. За тэгээд энэ жил бас куудсыг нэлээд доор төгссөн. Батгшиг гэх нэг шинэ залуу одоогийн байдлаар савц явж байгаа. Ингээ тавуулаа. Тэгээ кино уран бүтээл хийхдээ гаднаас ингээд жүжигчд оруулж ирээд жүжигчд юмнаас сайхан гуйж байгаа л ярьж хөрж байгаа л үн мөнгө боломж нь таарах юм бол тэгэл студ продакшн бүгдийг ингээл хийж байгаа л болгочдөг хөхгүй. Мардаг ер нь хэр их цанхүүгээр хийсэн бэ? Нилээн л Мардаг ер нь замбраг юм болсон шүү. Мардаг харахад их л хүчтэй болсон харагдсан. Тэр чи ингэсэн бохгүй юу? Хамгийн амар нөгөө манас Хэлгүү жимийг 20 оны 8 сарын 28-нд нээгээд тэгээ би 100 мардагийнхан зохиолыг бичсэн. Би чинь бас хамтлагийн статус зохиолч найруулагч. Зөв. Тий. Манай ингэчингийн хамтлагийн статус нь зургийн дарга продюсер захирал. Бүгд захирлууд. Одоо манай Батбаяр чинь болохоор аж ахуй албаны захирал. Зөв. Манай одоо ир чинь болохоор уран бүтээл ангийн захирал. Шинковд бол одоогийн байдлаар ах нарын боол. Гомцгүй юм уу юм. Дандаа л юм захирлууд. Тэгээд нөгөө хэлгүү жимээ нээчээд бид нэр 11 сарын 1-нд мотор дуурсан байхгүй Мардагийн. Одоо дримийн цэгийн нийлээд цэгийн одоо гүйцэтгэх пост продакшнаар нь яваад. За тэгээд Улаанбаатарт энэ 44 дэх зөвлөг дээр нь 2 сценэ батарч унаагч чаашаа бид нэр Төв аймгийн Сэргэлэн сум руу зогсож явсан чинь нөгөө хар нүдэн нэр чинь юу гараад ковид гарсан шүү дээ корона гараад. Тэгээд буцаж орж ирж тэр чинь амар сүртэй баригаад хөдөлсөн байсан. Бөөн 30 60-аас 53 мөрөв тий таллаас ингээд цуглуулаа. Тэгэл одоо таньдаг мэддэг нөгөө код сойсын анх ихчнэр магчнэр дүүнэр мөнөр ч бүгднийг одоо гуйж төгөөл тий. За цайлманг байхгүй шүү ганцны туслахаарай. За тэгээ кино дүүртэй хүмүүстэй нэг жоохон амсуулаатай ингээд зүтгээ дайраад гарцсан. Тэгээд юусоо шууд буцсан байхгүй баригаад. Тэгээд ийшээ тэр чинь салаад налаахын нисхийн зэргийн анги дээр юм гадаан нөгөө павильон барьж исэн. Нөгөө одоо зураач ориглгээ залуу нөгөө маятын нарчин 2-3 ачаал хөөсөнцрөөр аваачаал нэр чинь босгож байгаа хөөсөнцрөөр барьж байгаа юм чи хөөсөнцрөөр барьж исэн. Бараг бариад дуусчихсан нөгөө том павильонууд байхгүй тэгэл боогдол гэл нураал.
Тэгээд тэр чинь нэг айгу заваарсан юм болсон шүү дээ. Нэг 20-д болонгууд нь за дайрыг л гардаг. Дахиад 20. Дахиад гарангууд дахиад юм уу босгож буцаад 20-гууд тэгээд нөгөө босгосон юм маань гадаа бид нар чинь том юм Монголд одоо стандарт нийцсэн одоо нэг кино урлаа моолох гэж. Стандарт нийцсэн том павильон байхгүй юм чинь тий. Яах юм бэ одоо гадаа нь болсон шүү дээ. Тэгэл гадаа нь байрангууд нөгөөдүүд нь яваад очингууд л нөгөө 10 сая 20 сая чинь тэгэл бүнгээр ингээд шалаар нэг болцсон байдаг. Тэгээл ямар ч найдваргүй. Жохоо асуудал бас нилээн болсон. Нилээн цаг хугацаач орсон. Цаг хугацаач орсон. Тэгэл ер нь манайх чинь бол нэг киноны зураг авалтыг макс нэг сар 2 сар маясаар хусаачдаг шүү дээ чинь тэгэл жил гарan дамсан юм болчихж байгаа юм чинь. Хоригдол аваал болиол тэгэл нөгөө жүжигчин таргалал тураал усан ургаал болиол зарим нэг нь шантраал үгүй болий наад төрсөж тэгвэл болохгүй өөрөө авахгүй юу гээл те. Бас дотроо. Ер нь одоо ингээд чамтай ажиллаж байсан хамгийн ядаргаатай уран бүтээлч юм бэ? Нэрлүүл. Ядаргаатай зантай ч юм. Ядаргаатай. Одоо айцгаад айгу хэцүү эсвэл ингээл за болиё гэлдэг ч юм уу эсвэл ингээл нэг юм ингээд одоо дэлхийд би сая нэг тийм бичлэг үзлээ л дээ ингээл дэлхийд ингээд хамтран ажиллахад ингээд дургу байдаг хэрнээ яалчгүй ингээд мондож үжигчин байгаад байдаг тий. Тэгэл ингээл яалчгүй аргагүй тэгэл оруулдаг гэдэг шиг Монголд тийм хүн байдгүй. Одоо чамд ч бол маш олон уран бүтээл дээр ажилласан байгаа шүү дээ. Маш олон ч явахдаа одоо этикийг байгуулаад тэгэл 8 юм хийсэн байна нөгөө. Тийм 6 нь өргөн дэлгэцэх байна шүү дээ. 2 нь IP-тлээс зориулсан юм байна. Тэгээд энэ дэр ер нь таарч авахгүй. Харж байгааг. Ер нь бол тийм их дүүцээл нэг их явах гэсэн юм байхгүй шүү. Байхгүй. Ер нь ингээд урлаг дотроо та нар бол бүгдээрээ биеинд айгу дуртай байдаг юм уу? Дургуй хүмүүс бол байгаа үстэй. Одоо манай зудлаа мол урлагт надад нэр дургуй юм байна би бодоод. Чи боддоо нэг таалагддгүй дургуй энэ тэн таарахаараа гэж тийм. Тийм хүн байна. Байхгүй. Ер нь байхгүй юм биш. Тэгэхээр чамд би их нийтэж гэж ойлголоо. Зөв. Ер хүн болгонтой их тийм сайхан харилцаатай байдаг төрлийн юм. Ерөнхийдөө мэдтэй устдаа штэ. Нэг тийм дундаа ороод байдаг юм шиг байна. Нэг олон найз нөхөд бас юм байхгүй штэ. Одоо найзлах юм бол нэг 10 жилийн хэдэн чанартай хэд байна. Жаргал зовлонгаа ярьдаг. Нэг хамтлагийн хэд байна. Тэгэл ер нь урлагаас өөр өөр нэг найз мэт юм байдаг юм уу? Ерөнхийдөө энэ тэнтэй тааралтай мэдтэй устдаа юм тий. Тэрнээс л тэгэл нэг юм дундаа ороод нэг явж маавал нэг тийм бол байхгүй юм байна. Чи уурлахаараа ямар зан характер гарах вэ? Уурлахаараа чимээг болчдөг ба. Дуугараад ганцаараа тамхитал болгочдөг. Юу ямар потенциал дээр одоо процесстэй одоо ямар чамайг одоо яг ямар юм айгүй их уурж хүргэдэг. Одоо жишээлбэл хүний ингээд яг ингээд дотор бүр ингээд нэг юм зэв үргэдэг хүмүүсийн зан чанар байдаг шүү дээ. Одоо ингээд би жишээлбэл үйлчлэгний байгууллага яг ингээд энэ үйлчлүүлэгч нь өөрх нь гэрт нь те ингээд гуйгаад орж ирээд хоолнд идэж байгаа юм шиг харилцаатай тийм зөөгчнөр ингээд харилцаатай хүмүүс байдаг шүү дээ. Яг ингээд хяламттай мэйгээл ингээд видео гахаад би танаа гэрт гуйж орж ирээгүй шүү дээ. Яагаад ингэ муухай харилцаад байгаа юм бэ? Гэдэг юмд би ингэ жоох ингэ уур хүрдэг. Тэр шиг одоо жишээ нь чиний гэдэг шиг те. Тэнгүүд чиний бас ингэ уурыг хүргэдэг хүний зан чанар эсвэл ямар нэгэн зүйл ажлаа мэдэхгүй байгаа үед л юм байна л да. Одоо чинь зураг авалт маалт явж байгаа үед нэг юм мэдэхгүй нэг юм флашууд явждаг шүү дээ тийм. Кино гүрвэлттэй юм. Яг юу гэдэг юм мэдэхгүй. Тэгээд яа ингээд тийгтэй нэг юм болохгүй те аль өдөр зурганда энэ төр хувц сонор яасан гэсэн бүх юм яагаад бэлэн байх юм байхгүйсэн ингээ харангуут яг юм яг нэг гар явж байгаа. А чи нааш та. Чимо хаалтна шүү дээ. Юу чи ямар местан харж ирсэн. Цалин мөнгө авсан юм уу? Тэгээд гэлээ. Тэг ер нь бол нэгдүгээр тэрэн дээр нэг жоохон тийм. Тэгээ нэг цаг барихгүй тохиолдол бас жоохон. Одоо зураг авалтын үе цаг маг барихгүй бас байна шүү дээ. Тэн дээр яг үнэндээсээ тэлтэр нь орилно. Эсрэг нь хашгична. Найруулагч хүн чинь бол яг одоо тэр бүх одоо дотроо юмнуудыг базж шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол тэгэл базаал явна л та. Цаг барихгүй. Тэгээ нэг ажиллаа мэдэхгүй. Тэгээ залхуу байдаг юм аа. Залхуу хүмүүс бас байдаг шүү дээ. Одоо нэг юм. Би нэг өөрийнхөө ажлын хүрээнд л яриад шүү. Ингээд сууж байгаа нэг болон тохоо мохоод те. Байн ингээд ингээл хоол ирж ийн гинэ. Тэгэл одоо энэ сценыг ахуулахаа болиулах гэдэг юм уу яах гэдэг юм. Хажуугаар нэг тэгээл ч та нэг. Энийг дүүдгч. Зүгээр хараад байдаг шүү. Намайг 22 цаг сааж байгаа. Ийм болгоод ч одоо тэр ингээ нэр хүлээдэг. Тэн дээр л жоохон нэрвддэг юм байна да. Бодоход одоо их нэртэйгээ маматайгаа амьдэрдэг уу?
Тэ их нартайгаа хүүхдтэйгээ. Манай зулаач хэдэн хүүхдтэй бэ? Хатам нэг хүүхд. Хатам аав ээж хоёртойгоо. Хатам ээж хоёртойгоо. Тий. Хатам ээж хоёртойгоо амьдрах юмар байна. Үгүй хатам ээж болохоор нөгөө манай хүүг хараад бүр байгаас сурцсан. Тэгээ хатам аав болохоор хойно ашаа байшинд одоо ганцаараа байж хаа энэ үл танаад өвлччихье гэд ирсэн. Тэгэл ер нь нэг тийм юм хортой харилцаа бол байхгүй. Айгуу тийм одоо би ч юм бол гэртээ ороод супер штэ. Хоол галтгаа малтгаа гэр зэг. Гарын хоол яж чад буу сүвтэй цаймаа те баяртай цаймаа ч гинөө. Жимби мимби ч гинөө те ерөөсөө тэгэл иш наа санаа. Асуудал юм гайг. Манай зулаа одоо өөрийгөө царай л гэж боддог. Өсөх хүрээ миний царай л гэж байна. Царай л гэж. Би зогттой ярилцж байгаад бас би зогтог өмнө ингээд бас нэг хэд хэд одоо 10 монд таарлажсэн байхгүй би тэр ингээд шоудж яваад зогтог яриа мэрэ чи нэг юм те дийлдэхгүй юм яриа мэрэ тийм шиг юм лаад те. Тэнгүүд би ингээд зогтог би асуужсэн байхгүй. Өмнө би сонсч ирсэн. Зогтог ингээд шүлэг мүлэг уншаал те ингээд хамт байгаа охтууд мөхтүүдтэй шүлэг мүлэг уншаал гэсэн охтууд нь ээжийн тухайн шүлэг уншсан чи ингээд баг сонирн болоод би харилаа гэж явсан гинэ. Ингээд тэр фейлдэж шүү дээ. Тэрэн шиг ингээд зулаа бол бас үнэхээр яриатай одоо ингээд би зулаа ингээд арга хэмжээнд хөтөлж байгааг харж байхад яриа тэр үгийн баялаг хүний хаана хизээ юу гэж ярих вэ гэдэг аймаас мэддэг байхгүй. Тэнгүүд за күүцт байхад те одоо нэг ийм өсмөстгээс хойш ер нь хэр их олон охин найрав. Би ч юу бас царай муудаагаа мэдэхгүй бас найрахгүй яасан. Сонио. Гонер өгч. Яг юм те. Бас найруулч найрчмаар октод гарна штэ те. Гараал ирэн штэ. Тэнгүүд бас. Айл болох найруулч гарна啫. Гуйлгачих гэх. Нэ өөрөө нэг амар чамд гоё чамд биш байж те. Үзээлээ. Гэхдээ бас яг тэгэл таагдах штэ бас те. Яаж одоо те. Бас нэг яах вэ гэдэг чинь. Нэрийг яаж нэрв? Одоо чи нэг гой тактикаас гой нэг өгшөө дүүнэрт гой хэлээ. Бас нэг тактик. Одоо ч яг тактик өөрчлөгдсөн л байгаа л да. Одоо чинь Facebook-ээр, Instagram-аар ингээл чатлал танилцдаг болсон биз дээ. Өхөө би нэг таалагдчих чи юусоо чат штэ. Facebook-ын чат штэ. Facebook-ээр юм уу? Хэдэн Facebook тэр чи одоо 6-7 жил болж байна. Тэгвэл Facebook юм. Тийм 7 жил болж байна. 8 жил за үзээд уурлах үедээ. Чимээ. Ямар ч манайх нөгөө нэг мөрөөдлийн театрт байхад нөгөө Огон вагантай жүжигч юу лээ. Нэг батаах, шагаах бид гурав яг гол дүртэн тоглолдог нэг тийм жүжиг байдаг байхгүй тусаа тогтолцоо ордонд тоглож ирсэн. Тэгээд тэр жүжигийг юм байгуулгаар үзсэн юм байл. Тэгэл гоё жүжиг болсон байлээ шүү гэл ороод ирнэ сте. Тэгэл мэдээж би болох байлыг харж л таарна штэ. Тийм сте. Тэгэл гоё жүжиг болсон байлээ шүү зориод бичиж байгаа хүн тийм сте. Болох байлыг ороод харна тэгэл хүүшээ тийм үү гэл. Тэгэл хэлсэн тусгаж аваад. Тэгээд тэр чи хөгийн өөрөө эхэлж биччихэд араас нь би бас их хөгөөнэ. Тэгээд нөгөөдгөө л яриад эхэлж чи намайг үзсэн штэ гэл. Тэрийг яг ингээ бамбаа болгоод дуртай байчин. Тэгээд араас нь хэлж чи их олж ирсэн биз дээ гэл. Тэгээд нэг бамбаатай тэгээд араас нь сэлэн зүгээр байна. Эхнэр нь одоо байгууллагаар хэд ямар ажил хийдэг юм бэ тийм ээ. Манай ихтэй ч нөгөө амжилт анимашн 100 үний айзууд гэдэг хүүхэлдэйн кино гэдэг ч юм. Аа зөө. Мэднэ. Тэрний юу штэ захирал. Аа зөө. Манай хатан ах чинь болохоор нөгөө амжилтын захирал шийж иргэдэг хүн байдаг ш төрсөөх нь том ах. Аа зөө. Тэгээд тэр чинь хэдэн ч компани том байдаг мэдэхгүй байна. Зөндөл компани том одоо амжилтчинд групп болоод хаанч том сургууль барьж байгаа яаж байгаа шиг юм байл. Хэдэн салбар компани нэрний нэг салбар компаниудын 100 үний айзууд гэдэг байхгүй. Тэрийг манай хуу даруйцж ажилладаг. Урлагийн ажлыг хэр ойлгож байна? Өөрөө ялч урлаг болчихж байгаа юм чинь. Тэгээ би ч өөрөө тэр бас нэг зохиолын бичээд өгчин, найруулгад нь оролцсон. Сая 6 сарын 1 100 үнэтэй хүүхдийн жүжигийн юу би балаас сайхан тавиад өглөө гэдэг ч юм уу те. Тийм учраас ерөөс асуудал байхгүй. Маш сайн дэмжлэгтэй. Ер нь бол тэгэл ойлголцохгүй бол тэгэл ер нь харилцаа тасгал байхгүй шүү дээ. Ойлголцож байгаа учраас айгүй миний ажил ч гэсэн бас тодорхой хэмжээний амжилттай явж байгаа гэж бас боддог. Одоо за яг энэ этикээс гадна зулаа өөр бизнес энэ хийд юм уу? Байхгүй. Хий гэсэн ер нь бодолч байхгүй нэг хийх гэж үзсэн хөшөө юм нэг одоо карикатур үзэж үзсэн. Утгагүй мэл хэцэлтэй. Үлгэрийн далай. Тэгээд нэг бууцны бизнесээ орох гэж үзээд. Би ч өөрөө манай одоо намайг бацаан багт одоо манай буурлаж хөдөөний буурлаж юмсан амар том бууц хийдэгсэн байхгүй.
Тэгэл шүлтэй. Үзүүрээс нь хазаал. Гэж сорж идэл хоёрыг идэл бүр ингээл гачин болдог байсан байхгүй. Тэнгууд би одоо тэ машин дээр тавьцсан нэг юм төрөс гэж үзлээ. Том бууз гэл. Тэгээ би ч нөгөө ийшээ хөвсгөл рүү жоохон төлөвийн давааны бууцыг мэдэн штэ. Тийм. За ерөнхийдөө ингээд гол нь үнэн хямдах ингээд тэгээд тэр чинь ингээд тооцоол байд юм бизнесийн одоо тэр мааны юм хоолны бизнес гэдэг найз байдаг байхгүй. За чи газар олчих би газрыг олчлаа төрөслөх гээд. 50-50 нөхрөм 50-50. Юугаар дангах буузаар дагнана. Тэгээ би одоо ингээд дүүмүүдээ зааж өгөөд одоо ингээд наадах чи ажиллавал ингээд тэр судалж мудлаад нөгөө гарах зардал материалтай юм юм тогмоог ашиглалтын зардал дүрс мөрөс ажлын цалин бүгдийн суултамж наад шатах юм байна. Чи харин наадгаа нэг буузаа чи орог 3000 гэж заруул харин ашигтай ажиллах юм байна бодлоо юм билээ л дээ. Нэг 2 удаа тэгж хөдлөх гэж үзээ тэгэл за болиул ингэ ажил махын тэр айгу үнэтэй болсон болохоор тэгэл ашиг айгу багаар л дээ. Тэр коронавиг өмнө л дээ хоёлаа. Тийм үү. Төлөөс арай айгу караоке бол худлаа юм л гэж. Нэг нөхөр ирээл яачих хөшин гэл за яачихгүй даач бичлээ гээл тэ. Бараг өрөнд ороод уусан шүү дээ. Тэгээд заацлаа л бүтгэжгүй тэгээд олигдооч газар байх хөндөө тэгээд. Одоо залуучууд яг хідэн зорилгын төлөө ажиллаж амьдарч байна. Манайхан бол за архинд бол бид нар бол мөнгө харуулдаг юм байна гэдгийг бол одоо ингээд олон сайхан туршлагаас харлаа тий. Бид нар ингээд ямар ч мөнгөгүй хэрний 5 дахь өдөр болгон заяа. За битүү хагасаа өдөр болгон битүү 4 дахь өдөр битүү. Энэ 3 өдөрт бол битүү шоудаж байгаа. За бус өдөр нь бас ингээд огт хүмгүй биш бас хүмүүс гараад уугаад байгаа. Тэгээ архинд бол тий архинд бол мөнгө гаргаж байгаа. Тэгээд одоо ер нь ихэнх ирчүүдийн бас зорилго нь юу болсон бэ гэхээр байр сайхан машин тий тэгээ сайхан өргүү сайхан ингээд нэг гэр бүлтэй байх л ерөөсөө ийм л зорилготой болчих. Харин наач одоо яг л бас л яг л маних зорилго шүү дээ. Манай харин сайхан байраа томруулаад авсан энэ жил одоо 2022 оны хамгийн одоо том. Яа юм гоё. Тий сайхан нэг өрөө байртай байсан нөгөөдхөө 3 булгаад авсан. Ямар сайхан шинэ байранд ороод авсан тэгэл. Одоо тэгээ нөгөө машин тэргээ нөгөө байр чинь хууль эзэнгээр босчихгүй. Би чинь нөгөө өмнө юусаа бас юм хувийн амьдралдаа одоо нөгөө зээл гарахаас их айдаг байсан мó. Баггүй юм бол одоо машин лизингээр авах ч юм уу, байр лизингээр авах ч юм уу тэр тохиолдолд би чи өөрөө ямар бизнес эрхэлдэг нөхөрүүлээ те. Сар болгон тогтмол юм байхгүй. Нэг авна алдах мангар эрсдэлтэй те. Авах ч юм уу, үгүй ч юм уу те эвгүй шүү дээ бас те. Тийм байдаг байж одоо би нэг хувийн амьдралдаа эхнэр хүүхдүүдэд одоо эрсэлт оруулаад яах гэдэг үүднээс хувьдаа яахгүй. Ажлын тал дээр бол хамаагүй хусан шүү дээ. Пим банк аав шүү дээ. Хэдэн хүүхдүүд ч гэсэн окей наадах чинь болгоно бүтээн гэж босч байгаа юм шиг. Тэгээд тийм банкны зээлгүүгээр босч юм шүү дээ. Наазуулж тэгээд бас урлагийн бас нүүрч бас хэрэг болох юм те. Хүн таньдаг байна. Тий. Чи юу илээ гэдэг. Би ч нөгөө юм шүү дээ. Одоо ингээд ийм шүү дээ гэдэг чинь. Тийм баха би чамаагаар наалсан юм байна нөхөр нэгээд. Тэгээд нэг байрны сан хийдэг нэг чавхаг нэг сайхан найзтай болж байгаа нөгөө нөхрөөсөө байрны ховл эзэн хийж аваад одоо сайхан л байж байна. Одоо сард хэдэг хөө? За сард бишээ сараар тооцоогүй манай нэг улирлаар нь тооцсон. За улирлаар хэдэг. Одоо нэг 40 хөвчөлдөг болох гэдэг. Дуусах гэдэг. Байгуулсан шүү дээ. Тий. 300 гаруй юм шүү дээ. Зүг. Яа. Сайн өгсөн байх шүү. Хануу сайн болж байна. Тэгээд ер нь олохдоо олохгүй. Цааван чи үлгэж аваад ороод ирдэг юм биш үү? Кино сүүлд нь хэдийг өгөө. Манай кино юу? Кино яах вэ тэгэл? Та нар 4 хуваадаг уу? Тэр одоо дүү бол сүүлд орж ирсэн. За эхний 4 бол 4 хуваах уу? Ашиг. Үгүй ах. Цалинтай ах. Цалинтай. Нөгөө хоёр маань цалин чинь бит хоёр бол сайхан хувиа тохирчин. 50-50% авчих. Нэг киноноос чиний хамгийн их олж ирсэн ашиг хэдвэ? Сайн мардаагаар л оллоо доо. Хэдийг болов? Нэг битээ санаа зовоорой. Одоо ингээд би сүүл тараа ингэж шít. Одоо энэ нэг бүр ингээд гүй би хэлчин өгшөө. Дэлгүүд хэлчин. Гол нэг босод томчул айжууд инээдэг байхгүй юу? Гүй юу ч инээдэг байдгийг. Гүй 50-ыг л орлоо. Одоо миний гар дээр ирсэн ээ тий. Nice болж шүү. Тий, тэгээд одоо тэр чинь зарлага өндөр одоо би чамд яг нэг үгүй яриа киноны системийг. Чи ч өөрөө бас киноор ороод үзчихлээ шүү дээ тий. Би чам тэрэн дээр бас айгүй баярлсан шүү. Дэрэмтэй хамтраад ингээд одоо цэгэд бол маш том нөмөр нөөлөг болсон гэж би хувьдаа ингээд харж байгаа байхгүй. Яаж ч үтгсэн байгаа нь мэддэж байгаа учраас баярлсан. Тэгээд киноч ерөөсөө л энэ шүү дээ. Одоо ингэ чи манай хоёр байлаа шүү дээ. Жинийх манай хоёр байж лаа. Тэнгүүд би цохиолоо гаргаад ирж байгаа. За ийм цохиолтой. Ийм үүтэй юм байна. Хамтлагуудаа би танилцуулж байгаа. Тэнгүүд жинээ чинь за
За ямар студийг яах вэ? Ямар жүжигчтэй яах вэ? Би жүжигчтэй санал болгож байна те. За энэ дээр гавьяатар юмаар, энэ дээр төрийн тим юмаар, энэ дээр одоо залуу тим юмаар. Бүгд нь ярина штэ. Өө сайн байна бол үнэн дийлдэхгүй болол ирэнгүүт доошоо те. Хүүшээд нэг яриад үзэхгүйгээл те. Түг гэл ингээл доошсоор байгаа л тэгээ нэг студиуд ярьж байгаа панк нэг тооцоо гараад ирнэ дээ. За одоо баримжаагаар юу гэдэг одоо хамгийн хямдтаа би нэг багцлж ярихад амар учраас би 100 саяын кино төсөвтэй кино боллоо гэж бодъё заяа. Тэнгуут бит хоёрыг одоо дэмждэг пүүс кампани манпан гэж одоогийн 8-9 дараа нэг ч тийм юм байхгүй. Дандаа хувь хүмүүс. Одоо тий хувь хүмүүс. Бид төр өөртөө гаргаад өгөх юм боломж байхгүй. Одоо би чинь мөрөглөнд ятах 7 жил ажиллаад суур хөрөнгө цуглуулна гэж байхгүй шүү дээ. Өмнөх одоо амьдрал маань юм. Тийм учраас дандаа нэг хувь бизнес хийж байгаа одоо танд ах ихч найз нөхөд найзын найз те ингэдэг кино ингэж олдог байгаа шүү. Инкиуд ингэ гэрээ. За тэгвэл 100 сая төгрөгийг нэг хүнээс авлаа гэж бодъё. За 100 сая төгрөгөөр нэг хүнээс аваад бүх киногоо цалин байлангаа тавиад киногоо хийгээд дуусчлаа. За энэ минь одоо нээлт мэлттэйгээ хамт гэж бодъё л доо. За тэгвэл кино театрт гаргангууд 100 сая төгрөгөө нөгөө хүнтэйгээ би гэрээлэхдээ продюсертайгаа би тэр яаж гэрээлэх вэ? Ерөөсөө 8 киног бол ингэж хийсэн. Яаж ирэх эхлээд одоо бүх ашиг ороод ирэх юм бол таны гаргасан 100 сая төгрөг өгнө. Шууд өгнө. Дахиад дараагийн ашиг гарах юм бол шилэн данстай. Угаасаа тэр чинь мэйлээр бүх юм тодорхой ирдэг учраас тэрийг 2 угаанаа л гэж ирдэг байхгүй. Тэгээ одоо шинэ 100 сая төгрөгөөр маань кино хийлээ. Тэгэнгүүт кино театрт 200 сая төгрөгийн хүн үзчихээ 100 сая төгрөг бид нар авна. 400 сая төгрөгийн хүн үзсэнгүүт 200 сая төгрөг манад ирэх гэдэг шүү дээ. Тэнгуут нь 100 сая төгрөгийг өглөө. 100 сая төгрөг үлч чинь 50 сая авлаа тийм үү? Жинэ мэн 2 20% авлаа. Хүмүүсээ заримжуулаа офсын төрөөс мөрөөс за таарлаа да. Яа гэдэг чинь л байхгүй. Тэгэхээр бас эрэхтэй байх шүү. Эрэхтэй. Тэнгуут одоо манай өргөө кино театр чинь одоо сая ярин 50 болцсон уу фантастик яхнаар хэлэм хийж чад. Тэнгуутаа 56% авангуудаа дахиад бэлэн өгөх өстөө мөнгөнийхөө одоо 44%-ийн 10% нь дахиад сод Монголынхаа бензинийг шахчихна. Тэр нэг эхний хэдэн өнөختөл 20% үзэлтийнхээ 20% хүрэхгүй бол шүү болгож болгоно. Наа ч уусаа ялч хууль та. Мөнгө өгдөггүй те. Буулахаас өөр арга байхгүй юм бэлээ. Одоо тэн дээр чи бас анх хилам ярил явж лээсэн. Тэгээ чи араа бодоод үзэн 20% хүрэхгүй 100 хүнтэй танхимтай 20 хүнтэй үзлээ. 20 хүний чи бодоод 9 мянгаар бодоод үзэнгүүтээ 180 мянган төгрөг. Тэнгүүт энэний чин зардал гэрэл нь ингэж гараад ийм юм хүмүүс ингэж цалин дараа ингэж ингэнгүүт бид нэр яах юм бэ гэж жоохгүй хэлэх юм болж шүү дээ. Тэнгүүт за sorry гэж. Үнэхээр л таахгүй байдалд орж байгаа юм шиг. Киноны бизнес чи хувийн бизнес чинь тийм шүү дээ үгүй. Тэгээ н одоо энэ соёлын яамантай боллоо одоо тэгээд сургуул байна одоо тэгээд. Сая кино зөвлөгөө болсон гэдэг чинь нэг тийм яг юугаар нь чи мэдчих очих хэвээр мэдгүй бол очмоор байсан. Инх чинтэй ярьсан чинь ямар киногаараа блэ нэг юутай хамт нэгдсэн гинүү. Доктор Стрэнжтэй ч гинүү юутай цурхлыг юутай тэр миний тэнийх болчихгүй. Ямар Avengers Endgame. Тийм Endgame хажууд нэгдсэн гэсэн. Тэгээд дэл шатсан гэсэн тий. Тэр бүр аймаг гэстэй. Тэр утаа өнөр анхлуулсан шүү дээ. Манай хоёр дахь кино. Хүний цаа нэг чинь сайн үзсэн. Тийм. Анхны юм чинь сайн урам очт юм шүү дээ. Удаал. Яг бидний үе ирчих. Удаалт бөмбөгдөө. Надад зэрлэг зохиолын юм би видео олцсон. Одоо энэ жинхэнэ Facebook гэж байгаа энэ тохиолдолд бол энэ жинхэнэ аална. Ерөөдөө араа майрсан чинь алж штэ одоо наатах. Окей. Даваа. Яг энэ хүний цааныхаа бүрэлдэхүүн гусгий гэж асуудал байхгүй. Хүний цаа чи хөөр үзсэн үе. Нэг өрөө байрны уршлаг. Хаалгатай хайцсан тийм чинь өөр байрандаа орцсон тий. Тавилгуулахаас их тэнэр минийхтэй том штэ. Оо ясаа. Хоол юм уу? Хүүхд мөхт тахгасаа. Тэгээд 4 сарын 23-нд минийхэн төрсөдөр болдог байхгүй юу? Тэгсэн чинь 4 сарын 23-нд нөгөө Endgame нэ. Тэгээд кино театрын менежерд нэг яхад бид нар яг нэ гэсэн тэл нэ. Манайх л кино хийгээд дууссан нэ гэсэн тэл нэ. Гэвч суулж тэний юм уучлаа наач Avengers Endgame. Манай юм хүний цаа нэг 30 мянган хүн үзүүлчих одоо юу гэж таад байгаа тэр тий. Ийм гэж байхгүй. Яг зэрэг зүйлэл тавьчих цаг юм. Avengers Endgame танхимд дүүрлээ. Хулгаач өөр кино байныг арсан цуурхал адган анцхан. Окей юу гэсэн жинэ ч окей гэсэн. Нэг нэг сомлоо ичхгүй. Тэгээ театрууд яах юм бэ гэдэг ах чинь зөрүүд одоо тий. Одоо хит нэг өөртөө ихтэй бардам тий. Маа хулгаач юм нэг одоо янжкаш алгацсан байл гэдэг хонгон дээр. Тэр Endgame чинь бүр Infinity War-аас нэг тун удахгүй гарсан шүү дээ. Бүр нэг удахгүйгээр гарсан бүр амар киноны хажууд л нээсэн шүү бас тий. Тэгээ манай цуурхалч өөрөө нөгөө бас тий санийгаар хийсэн мөнгө бас хэцүү шүү дээ. Тэгэл. Одоо этг маань кино
одоо энэ камер энтрээ өөрсдөөсөө гаргаж кино хийгээд нөө эсвэл одоо нэг дримтэй хамтардаг шиг. Тий, дримтэй хамтардаг шиг нөгөө студиудтайгаа хамтраал. За ямар камер байна? Үн хөлсөндөө тохирно те. За танах ингэж гүйцэтгэлээ хийх юм бол бид нэр ийм камераар хийх саналтай байна. Хэрвээ байхгүй бол та нарын нэг одоо бид нар зураг авалт түүнийг авах төлөвлөгөөтэй төрөөслөн гэвэл яах вэ? Манайх гарах юм бол танаа цалингаа шаасмаар байна. Ингээл ярилцаал ингээл тохиролцоол явж байна. Тэр хоёул ярьжсэн чи нэг одоо ингээд би лайв дээр хийж байгаа хүмүүс ингээд үзэгчин тэр яавал хэрэлдчих гээд идэх гэж тэгжсэн шүү дээ. Ер нь ингээд хүмүүстэй ер нь хэр үзэгчид ч юм уу шүүмжлэвэл чи хэр хүлээж авдаг вэ? Уран бүтээлийн шүүмжлэлийг би бол ерөөсөө ингээл нүдэ анаа л өнгөрчдөг. Уншлаа. Окей, за энэ хүн ингэж хүрсэн юм байна. Окей. Бүх юм чи юм хоёр талтай болчихсон шүү дээ. Хэдэн ч талаа одоо ер нь мэдэхгүй. Одоо миний өнцгөөс одоо юу гэдэг уран бүтээл тал дээр ч юм уу. Одоо манай эдикийн пэйжрүү тэр чат ирж байгаа. За тэр комент момент нь бол бас л самарсан гайгүй ч юм ингээд тал юм. Шүүмжлэг бол намал аавна. Гэхдээ тэр нэг сая хин блэ? Галах хөлөө мөжих хөл нэг хэлсэн байсан шүү дээ. Нэг амтыг галах хэлсэн байсан шүү дээ юунд ярьцлаган дээр. Нэг амтыг одоо би нэг амттай хоол гэж хүн болгонд тэрийг таалаад болохос хэцүү шүү дээ. Нэг амтыг мэдрүүлэх хэцүү гэдэг. Гянуулагч яг л тийм л юм билээ. Одоо нэг хүн бол ямар амьдрал туулаад, ямар хүмүүжлэлтэй болоод, ямар сэтгэл зүйтэй болоод, ямар тархинаас тархиар тэрийг үзэж байгаа юм ондоо. Тэ? Юуг таалах нь тэр хүний л дуу. Тийм учраас би бол шүүмжил дээр бол бичсэн шүүмжил коммент дээр бол яадаг. Тэрнээс л одоо лайв маяг дээр нэг ийм дээр би хэрэлчих гээд байдаг хөхгүй юу? Галтар юмнууд юм. Тэгээд ороод ирсэн. Юу вэ чи? Юм одоо гэл хоёр одоо зураггүй хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд бид нар чинь надад нэг юу лээ fake account. Fake account. Тийм л юм шиг л шүү дээ. Одоо маама нэгтэй. Маама 3 хүрэх гэж байна. 3 хүрэх гэж байна. Одоо жинхэнэ боо. Одоо яг сарын дараа 3 хүрлээ шүү дээ. Яриа л шүү дээ ингээл ид. Тэрс 3 хүрэх чинь. Одоо ерөөс энэ утас нэгээл ерөөсөө тэгэл битүү маамаг л зураг болчихдаг юм шүү дээ чинь. Зулаа ер нь шинэ жилийг бол бацсан үз. Манай бүтэн бол бацч чадахгүй. Хөдөлгөөгөө бол яг хөөх стандартын дагуу хийж чинь гэж юу өөрийгөө боддог. Хэдэр хөдөлгөөнөө зэ? Энэ жил харин жоохон том дуурайд байна. Ерөөсөө голч. 2 сая гэсэн чинь. Зүгдмүү бороо тоо. 2 сая гэсэн чинь аа гэдэг хүмүүс залгаад чимээг болчих. Гэтэ ганц өдөртөө одоогийн байдлаар. 10 сарын 20 захиалгатай байгаа шүү дээ. 20 чинь зөвхөн Facebook-ээр ингээ харж байгаа ингээ энэ тэнтэг ингээл бас ингээ хөтлөгч хийдэг залуучууд байна шүү дээ. За сул цөөхөн өдөр байна шүү. Нэг цагаалга байхгүй. Тэд нэг цагаалга байхгүй би мэдчин зөв. Яг үндэ сул цөөхөн өдөр байна шүү гэдэг л бас маркетинг хийгээд байна шүү дээ. Гэтэ яг зөв ер нь яг ингээ шудраг хэлж байгаад нь би баярлж байгаа байхгүй. Одоо би нэг ч өдрөг байна. Би 20-д бол 2 саяар нэг мацсан байж байна. Надлуу тэгсэн байхгүй. Ингээд энэ тэнтэг ингээд ийм чи хэдэрч чинь. Би 2 саяар адилхан. Тэгээд чи 2 гэж манай саяар шиж. Би чи өмнө жил сая гэдэг бол ноо гэж явцсан байхгүй. Өө бас хөөрхөн бас. Бас хөөрхөн явцсан. Би ковидын өмнө жилч би алсан байхгүй. Бас би тэр чинь сая 500 байлуу. Сая 500-аар ч билүү хөтлөөд амар алсан юм амар олон өдөр аваад эсвэл ядарч мадраад баг болдог ч юм уу өнтер гэж бас бодоод ирэл юм чи. Бодно тийм өдөр тийм үе байлгүй яах вэ? Нилээ олцсон юм чинь. Юу 200 300 үе төгсөж чи манийга яадаг байсан гэж. Хоолоос хөөцсөн тий. Нөгөө нэг колгот гэх юм хоолойн дор хөглөх юм госчихсан. 300 хөтлөж яах юм бэ? Өдөр 2 морь өдөр орой морь. Өглөө 150 өдрийнх нь гусгаад оройн 300. Зарим мик муутай газар болцсон. Яаж ч хоолой цөөхөлтэй юм амар яа. Орилохгүй л болохгүй. Хоолой молоос хөөцсөн ёо. Зарим болио маргаашгүй болио. Уунах мах бацанартай хөрх юм гэж юм гэсэн. Тэгсэн ийм үе байлгүй байх. Чамд тийм entertainment газрууд залгаж байна уу? Нэг хөтөлбөртөө оруулаа энэ төр гээд. Залгасан нэг залуу залгасан. Тэгэхээр би сандраа за саяараа яачихгүй даа. Чамайг сая гэдэг чи болохгүй хэр. Тэг төгшөө. Манай бас нэг найзаас жинэмэнэрийн зураг мөргөд явчих яваа л. Тэгээд үнэн мүнэ чи яах юм. За өөрөө мэд гэсэн. Тэгээд баг шиг унгаагаар одоо байрны зээлмэл мэдж байгаа хэвээр хүүрэн гэсэн та тийм ээ тийм л. Тэгэхээр хөтлөгч хэцүү л дээ. Одоо намайг хүмүүс нэг тайзны хөтөлт хийж байгааг яг хөтлөөчөөс хүмүүс л мэдэх байх. Тэрнээс биш ихэнх газрууд мэдэхгүй биш нэг ярилцлага төрлөг хийдэг учраас. Тэнгүүд тайзны хөтөлт хийгээд яг бүгд тэр хангалуун гардаг. Тэнгүүд 2 сая гэд хэлэнгүүд хүмүүс ингээ ойлгохгүй. Энэ яг үнэтэй юм үнэтэй ингэж бодож магадгүй л дээ. Гэтэ эн чинь хөтлөгчүүд 3 цаг, 4 цаг, 4-5 цаг тэн чинь тэгээд яг арга хэмжээг эхлээс нь дуусан хүртэл байдаг учраас
одоо юу гэдгийг дуучтаасаа ч юм уу арай илүү нөгөө нэг ачааллыг авч ажилтдаг. Яг дуучид ч юм бол ирээл ингээд яваал. Гэтээс яг явдалтай хөрөх юм ядардаг л байх л та. Юунд ядрах вэ гэж. Худлаач. Баг дуучид хайддаг юм уу? Дуучид юундаа яддаг өгшөө. Томчон орж ирэл дээрлэхдэг үстэй. Орж ирэл тавгах магагчдаг үстэй. За одоо би шууд гарч. Гүйхэн шангал хамаагүй гарах дараагийн газар яах. Гараал нэг хоёр дуу дуулчаал тий. Орж ирэл нөгөө нэг томчулч өөрөөсөө царийг харагдахгүй шүү дээ тий. Одоо энэ болд одоо ука мука гэсэн моцгорууд чинь нөгөө юутай? Менежер нэрэл одоо гарах боломжтой манай дараагийн юу нэг одоо л гарахгүй болохгүй. Одоо ингээд гараа авчихдаг. Шагналын дараа болсон сүлбээ зөөсөн бол миний хөтлөж байгаа шинжил гоё болох гэдэг чинь. За. Тэгээд хөтлөж нэрмж хөгжөөд тоглоом гэдэг юм байна. Хоосон цаг дээр те. Юу явуулгаа мэдгүй яаж өгч байгаа мэдгүй. Тоглоом дуусчихна уу ер нь? Би чинь үндсэн хоёрхан тоглоомтой шүү дээ. Тэгэл нөгөөтгөө. Нөө нэг их шиг долоо гэж тоглоом байдгийг. За тэгээд төргийн хэллэг мэдлэг за тэгээд бүжгэлжлүүлээ шаармаар хаглуулаад одоо энэ тэдэн тоглоомоос хүмүүс уйдсан баха тий. Одоо угаасаа бүгд мэддэг болцоо одоо тэгээд. Одоо тэгээд шинэ тоглоомоос манай бас хөөрхий бас хөгжүүлэх үзээлээ. Тэнгуул дандаа юм шийдсэн мэдсэнтэй өөрөө нэг заавал нэг юм бэлдэж очих шаардлага мартахтай тий. Уул хөгжилтэй ч юм уу тий. Бас ганц нэг хайгаалаа. Айгүй модул маань хэлнэ үгүй. Тэгээд тоглоом дуусгаад чи. Би ч одоо хөдөлдөг бас хэдэн ганц байдаг хгүй батны стандарт тий байнга хөдөлдөг. Тэнгүүд би ч яг өнгөрсөн жилийн хөдөлсөн тоглоомуудаараа дахиад тоглоомол утгагүй учраас шинэ тоглоом бодож олно. Яа өөрөө баг зохиож мөхөөгөл халбгаар пими болгож элдвэн барж байгаа юм чинь сүлд. Харин тийм байнга тий. Олоод хэлээ. Манай олоод хэлээ үү. Тэгээ энэ нөгөө яагаад ингэж байна л да нөгөө жинэ менежер бас нөгөө юм байгуулад ажиллаж байгаа учраас бас бартерын бас юмнууд бас ихтэй. Болчиход. Тэгэл одоо яалчгүй хөтөлж өгнө зохион байгуулж өгнө. Тийм юм бас гарч ирээд байна тэгээ. Хэцүү яа. Жинэ ч бас намайг бодвол өөрөө карьер өндөртэй юм шиг. Хөтөлж байгаа хөө. Тэр бартерын биел госгох юм шиг. Гусан да. Золоо ер нь алкогол хэрэгжилж байна. Хэрэглэнэ хөө. Сүлт хийцээ хэрэглэв. Дана гараа 4 он жирв. За бас удчихлаа байна. 72 цагч болчихоо да. 3 чонж байгаа юм. Маргааш найсан чамд харин нэг санал тавих гэдэг л да. Одоо энэ телевизийн эфирээр одоо нэг нэвтрүүлэг гарч байгаа. Эхлэхэд би ингээд дараа найзгаа эрхлүүлээгээд лайв хийж байгаа. Тэгээд ирчүүд бол ингээд сайхан уугаад юм яриад ингээд яг хүмүүс ингээд ирчүүд уугаараа ингээд сайн найзаа гэж сүйдээ муудалтай энэ гэдэг. Би бол эсрэгээр ингээд гоё залуучууд гоё ингээд ажил төрөл энэ төр ярихгүй маа гэхэд ингээд гоё юм яриад ингээд бууалаад ямарч нэг фильтргүй болол илүү гоё юм тотон болд юм шиг санагддаг. Тэгэл муулаад авах үдээ нэгэл арх хууж байгаагаа лаваар гаргаад маргаад. Зүгээр харин би яаж чагаад би ч усны өгшгөө. Унж өгөхгүй жалан мартаа хийсэн шүү дээ. Жалан мартаа тэгэхэд доор хүмүүс гоё байна шүү дээ. Өстой юм байна. Яг одоо залуучуудын бас хүрээ ингээд сэтгэлгээ аяга задарчиж ер нь бол өмнөхөө бодвол ууж ахтаа хоёлаа лайв хийн гэсэн. Тий уугаад юм ээ. Дуулаа. Галаах нөгөө халуун цөөр шиг юм шүү те. Тэр нь лайв л болохоос ш. Бараг лайв гэхдээ яг тийм ярьслагын нэвтрүүлэг бол биш л дээ. Нэвтрүүлэг биш зүгээр. Хоёлаа яг ирчүүд сайхан суугаад ингээд яг энэ намайг би 16 17 онд лөө анх телевиз эфир ингээ пив тавиад суудаг байхгүй пив тавиад чипс идэж суухад энэ хоёр одоо аригч юм уу гэж хүмүүс гайхдаг байл шүү дээ. Яагаад ингээ телевиз аригч сурчлаад байгаа юм бэ? Болохгүй шүү дээ гэж хүмүүс боддог гэсэн баг. Одоо бол ингээ халамцсан яриаг буудаг нэвтрүүлэг гараад ирсэн шүү дээ. Бүр усаад ингээ согтцсон яриад шүү дээ. Мөөжиг ах мах бол халдсан байл шүү дээ. Алгүй байт. Тэнгүүч ингээ тим нэвтрүүлэг байгаад яг тийм лайв байгаад байж болохгүй гэж. Би ч нэсэн боцсон. Тэгээ маргааш ойлоноос би маргааш яг орой чилигээд гоё клуб дээр урьж байсан. За тохирч. Клуб бар юм уу? Караоке гэсэн. Караоке. Энэ нь бол их тийм гоё орчинтай гоё дуулалт. Гэтэ хоёулах нь л уцаа ороод госчих юм байна шүү дээ. Тэгээ хоёул уцаа ороод госчих өөр хүмүүс байхгүй. Зулаар гоё дуулах уу? Байхгүй ш дуулаач. Хотлаач. Гүй нэрэ караокед маань ганцхан дуу өнөөлээ. Маргааш тэргээ дуулж өгөө зөө. Нэг рок трей нэг өдрийн ханыг бол яг нам мэднэ. Ингээд асуудалгүй. Бусдын бол ингээд ингэждэг байхгүй. Тэгээд байхгүй. Ер нь бол зохиолын дуу мундаас нэг тэмээнжингийн цоо моо бол гусчнаа. 3 зүгэн дараа мараа бол те. Утгаа бодж марч. Зулаа нөө гой балтад яг мал дээр өссөн болохоор сайн барилддаг юм байлээ. Юун дээр харсан? Одоо би чинь хоочин ТV дууд байхад сүүлийн солорчаад байна. Харсан чи бас элдвтэй байлээ. Ер нь чиний яг юу хамгийн сайн чадах вэ? Сайн чадах уу? Тэгээ одоо чиний одоо бардам байдаг. Чаддаг зүйлүүдийг нэрлээч.
За тэгэл нөгөө хөдөө өссөн гэдэг давуу талаа ашиглах юм бол ахуйн талын дээр бол асуудалгүй шүү дээ, тий. Мал ажиллах одоо бог бодгүй ажиллана гэж дотор арилгах гэдэг ч юм уу. Хоол унд дээр бол асуудал. Морхыг бол сайхан их. Тэгээ хорхог боодог хуушур муушур одоо тэр тал дээр бүү санаа зов. Одоо ямар нэгэн одоо тийм ийм ахуйн ажлаас ер нь ийм залхуурахгүй байдаг. Тэр нь бас ийм манай хатуу маа байж мэж тэг таалагдах болтой. Тийм шүү дээ. Айгу ажилтаа манай хөрөг ажилтаа гэж өнгөрдөг баг тий. Тэгдэг байлгүй дээ. Яадаг юм бол хөдөө өссөн залуучууд ингээл шүдэн айгу сайн гэл ингээл тий. Хараад үзээ шүд сайтай гэл тий. Тэгэл ингээл ер нь би ийм чангаттай гэл тий. Эндээ хэр өгдөг шүү. Гайгүй л хөтэ маань ер нь сайн ш надтай ч. Харин чи хотын хөдөөнийхийг бол яг ялгаа тэрний ялааг нь мэдэхгүй байна нөгөө. За чи готын ч өгөө хэдий гэж байна ааж үзэг байна. Найзтайгаа ер нь бол залуу зандан багтаа бол одоо алж ирсэн байл. Алж ирсэн үе байгаа байлгүй. Хоёр орон дээр ингээд зэрэг мэрэг орж ирсэн. Мэдэхгүй мартчихтэй эсвэл нас яваад гоч гарцсан болохоо. Ер нь макс нь хийдэв. Макс нь шөндөө хийдэв. Макс нь одоо за болж байгаа юм уу? Болно. Асуудалгүй. Асуудалгүй. Өөр хідээ. 10 руу дөхөнгөө л бол. Цэл залуу насна тий. Ална үстэй. Одоо л буурлаа гэд олоод ирээс тий. Атгалаач таанчгүй. Тэгтээ энэ яг нормал нь бол 2 3 юм байл л дээ. Ер нь 2 3 хавцаал байгаа тий. Энийг нэрээ нэг ойрд үзэг нэг үзье яа гэж. Одоо энэ хід байл ер нь макс нь ер нь хід байл. Ойрд юм тэгж юусоо үзэхгүй байх шүү. За. Тэгээд одоо шойл баг цаг гарна зөндөө ярьлаа дөө. Тэгээд одоо газ цаг дуусгая. За хоёрнаас нь хэд хэдэн асуултыг асуугаад энэ ярилцлага хоёул дуусгая. Тэгээд сайхан чи инээлээ би ч одоо баахан л инээлээ явж ингэж нэг амар зөвлөгөө дор шиг идэг. Тэгээд одоо гэр бүлтэй болоод ингээ гэр бүлтэй ингээ яг үерхчих хугацаанд бол мэдээж ингээд яг түрүүний ярьдаг сэдвүүдэр бол ингээд одоо олон байгаа л та ингээл ийм амар хоорны үед шүү дээ. 8 жил мэл болцохоор тэр зүйл юм хэр буурж байна. Өдөртөө нийгмийг болоод ингээл юу н хаяад хийж мэхгүй тэгэл буурна шүү дээ. Юу яалч автоматар буурдаг юм л шүү дээ. Хүүхд болоод эхлэхэр чинь. Тэгэл жирэмсний тэр юу байна те тэгэл хүүхд болоод эхэлнэ. Тэгэл нэг өөрөө байранд хатан мэжтэйгээ байгаад эхэлнэ гэж чи бодоод үзэхгүй байх. Тэр чинь сайн бодтоо. Чи сайн бод. Яагаад би байраа 3 өрөө болгосон байна чи? Боддоо өглөө. Одоо нэг чөлөөтэй хийж ийн гэдэг. Нэг өрөө хатан мэжтэйгээ. Сайн бод. Юу нэг тэр нь багасчтай юм шиг л шүү дээ. Насных шүү мэд өнөр наад одоо наа залуу болж нас хүссэн үсээгүй их нэртэй болно, орчлонгийн жамаар хүүхдтэй болно, амьдралын те ноён нуруу болоод эхэлнэ. Аяанда багасна. Багш нэмээд байгаа маш шүү. Үнэн шүү. Яалч үнэн шүү те. За тэгээд чи хүүхдгүй лөө. Хүүхдгүй. Нээс нөө тэгээд чад хүүхдээ болооч баларлаа. Гэхдээ би ингэж болох гэхдээ гайгүй байна. Гэхдээ би гэж бодохгүй. Би за одоо би яг ингээд за 30 гарч байгаа залуу те. Тэнгүүд за 35 хүртлээ би юу ингээд яахыг нэг хүсдэг. Яг үнэхээр хайртай үнтэйгээ. Тэг хайртай үнтэйгээ байгаад хүүхдээ өнчрүүлэхгүй үнэхээр хайртай үнтэйгээс наач болдог байхгүй. Тэгээд яг хүмүүс болохоор ингээд наваа чи одоо оройтлоо байрлаа гэдэг. Эсвэл асуудалтай мууч гэх шиг те. Би хэлдэг байхгүй тэгэхээр би өнөөдөр ч хүүхдээ болж болно асуудал. Гол нь эн чин тоглоом биш шүү дээ. Тийм ээ. Хүүхдээ гэдэг утгаар найз гэж боддог. Тэгээд яах юус шаардлага одоо энэ төгрөгийн би ч одоо бас айгүй санаа зовдөг бодлоо шүү дээ. Компанид олсон чинь татвар нөөт чи алдсан юм биш дээ. Манай чинь өмнөх нөгөө 3 жил нөгөө юу байсан ТБ байсан байхгүй юу? Төрөөс одоо сая компани болоод манай захирал маань одоо бүр үүлээ үзчих шүү дээ. Татвар чи түвгээл нөөт чинь түвгээл те яадаг юм бэ? Үгүй нөгөө нэг гаваддаг цаашиг маш байх нь үгүй одоо тэгээд цааш нь төгрөг нь яаш ч унаад ханшин унаа валют нөсөөд одоо энэ цааш нь ирээдүйд юу болох гэдэг нь те баталгаатай гэрүүл төлөлт мөлнөр Монгол залуучууд чухал байхгүй бол одоо бүр сүүлдээ Орос Украины дайнчгал санаа зовж байгаа шиг юм санаа зовоод болдог боллоо шүү дээ. Нас нь ингээд таарчлаа яах гэж. Одоо амьдралын ноён нуруу болж байгаа нь ухаан нь энэ бэлгүүдээ өөрхийтэй юм санаа зовоол ингээд эхэллээ шүү дээ. Өмнө нь юу гүсэн бас хин ерөнхийлөгч болно ямар ч хамаалдаг гэдэг үстэй. Одоо ч л юм санаа зовдөг болчих. За нэг вот ингэж ивгсэн барайны шил хадгалсан боллоо гэдэг шиг.
Одоо яг л нэрээ тэр насн дээр л ирж явах шиг байна. За тэгээд нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуултыг наснаас зулаа даваа зуул гэдэг хүний амьдралдаа хийж исэн хамгийн зөвүүн алхам юу байсан бэ? Зөвүүн алхам аа. Би ч их олон зөв алхам хийжсэн дөө. Хөгжилтэй талаас нь жирүүл ярихаар байна. Шууд юм одоо хоор талаас нь жирүүл ярихаар байна. Хамгийн одоо зөв алхам гэх юм бол би юу нь яагаад зохиолагч болдгоо ингээд. Хүний цаа нэг гэдэг киноныхон зохиолыг эхлүүлчихсэн байхгүй. Тэгэхэд одоо энэ манай шагаахын төрсөндөө ганшгаа гэж залуудын битүүр бас үзээгүй найз. Тэгээд андууд тийм дуулдаг. Андуудын барилгачийн тавд карма өрөөнд төрөлтөг гэсэхгүй ганцаараа. Тэгээд төрөл сууж байгаа маш нэг манад ирээл би ч ганцаараа ангуул гараад ирээл ингэн тий. За өнөөдрөөс тийм байхгүй шүү нөхдүүд тий. Мөрөөдлийн театр ажиллавал болонгууд бид энэ ганцаар юу хийх юм бэ? Хэл тийм байж байгаа юм чинь. Худлаа нэг бодуулахын бицэд явсан хүн. Тэгээд нэг юм хийцгүй гар болчихно мөрөөдлийн тэр зогсчихгоот. Тэгээ нэгээрсэн чинь манай хүн нэгэн барь ордер нэстэй заамаа. Тийм байхгүй манай өдөр стат гэх юм бод шийдсэн. Тэгвэл фэйсбүүк дээр маань үзчихсэн чинь нөгөө тухайд нэг улсын хурлын гишүүн нөлөө дарга нөлөө маань ми санахгүй байна. Нэг хүн ингээд дорндын нөгөө цаашаа нэг хилрүүд нэлээд төгссөн юм малчнаас ингээд нөгөө зам газар асуусан чинь хятад малчин байж дээ. Хятад хүн байсан. Тэр нь одоо яг бичлэгээр фэйсбүүк тухайд тэнгуут танк гэж бодсон. Ер нь нэрээ одоо би ч нэрээ хаана өслөө би ч нэрээ аль улсын иргэн билээ. Би ер нь ямар салбарт явж байгаа нөхөр үлээ. Би ер нь юу хийх ёстой нөхөр үлээ гэл тэр одоо айгуул их тийм гэгээлэг сайхан өглөө байсан юм шиг. Тэр бичлэгийг үзсээс болж ингээд өөртөө маш сайн ярьстаар тэгээ ер нь энэ төрөл рүү нэг юм зохиол бичиж энийг ер нь кино болгоё. Ирээдүйд ер нь өөр тус гаргаж продакшн байгуулъя гэдэг тийм тэр л миний хувьд хамгийн зөв алхам болсон юм болов. Би ч өвдө бодож байна. Этикийг яг тусдаа байгуулъя гэдэг санааг яг хинээс авах гэсэн? Маа жинигээс. Зүгээр яг би бол мөрөдлийн театраас гацсан байсан бүр. За ер нь бол тусдаа юм хийе гэдэг зориг. Яга мөрөдлийн театраас гарав? 7 жил ажиллалаа. За яг хуу танилын хүрээ ингээл ах нарыг дагаалтай танилын хүрээ өсөж чинь тодорхой хэмжээгээр хүмүүс одоо таньж мэддэг болоод бас нэг хөтөлбөрийн үн өсөх гэдэг шиг тий. Болж чинь гол нь одоо би чинь ингээд 6-7 жил ажилласны гард ингээд эргээд харангууд одоо яг энэ орчин үеийн юм маань цуглуулсан юм юу вэ? Эд хөрөнгө юу вэ? Өөрийн карьер амбицийн төлөө чи өөрөө юу хийсэн бэ? Бас гол зорилго тэр ш зарчим. Ер нь өөрийн гэсэн бие дааж юм хийж одоо юмд хүрнэ гэдэг ойлголтыг л маш сайн авсан л та. Тэгээ шагаах хэрмэх хоёрч өөрсдөө хэлдэг байсан байхгүй. Эзэн нэгт медүүнээр одоо ингээд продакшн байгуулаа явнаа. Би анх орж байхдаа юу үжтэй хоёр хасаа гэдэг тэгдгэрсэн. Тэгээд өөрсдөө анх драмын театраас ингэж гарч ирлээ гээл. Би нүдэн дээр нь амьдралыг мэдэн шүү дээ. Ах нарын амьдралыг те. 2012 онд ороход миний хоёр ах яаж байдаг байлаа. Батахыг нэг сайн мэдэхгүй болохоор ярихгүй шүү. Гуруулаас намайг ороход. Тэгээл ингээл амьдрал ингээл хөгжсөн байхгүй. Тэнгүүд ингээ харангууд яг өөрсдөө гэсэн юмыг байгуулсан баг. Тэнгүүд ингэж амьдрал нь дэвшилж шүү дээ. Аажмаар хүрээлэн томрол ингээл янз бүр болол те. Зарчим бол энэ юм байна. Тэрийг л бодож зориулж гарсан. Тэгээд би чинь гарчаад яг юм хамтлаг бол юм олё гэж юу маань юусо бодог байхгүй. Сабитийн дүүнэртэйгээ нийлээ за ингээд ах нэм зохиолчдын ингээд энэ наануу цаанаа ингээд байж ингэж чад. За ах дээр нь яхаа ах дээр нь одоо мэдгэрээ жинэгээ тоглоулъя ингэж яхаа тоглоулъя. Окей гээд ингэж яхаа шинэ үед байсан. Тэгээд бид нар бас нэг Европоор нэг айлын тоглолт хийчихэд бидний киноныхаа бэлтгэл ажлыг базаацсан юм нөгөө киноныхаа байр маяг төрүүлээд ингээд эхлэхэд бэлэн болсон. Жинэ ч бас гадны нэг ганц юм багаад ирсэн дээ нөгөө явуулж маалаа. Тэгэл өдөр сайхан дуусаал бас нөгөө продюсертэй ойлгохтуулаад дахиж өөр продюсер олж маалал тэгэл намар нь зураг авалтаа эхлэв. Зураг авалтын эхлэлд жинэ над ирсэн байхгүй. Ерөн зулаа. Хоёулаа хамт очвол юу яадаг юм бэ? Манай 90 гадаа яг богосон. Би ч ер нь одоо шинэ үеэс гарыг хэлчихвэл юу гэж бодож чинь цаашдаа ингэ. Давай ямар ч асуудалгүй. Тэгээ уус миний зорилго үгсэт юм байна. Би бол нэг санаа нийлэх юм л хүн ажилласан окей. Асуудалгүй тэгэл шууд идэх бол баглагдсан шүү дээ. За хүний цаанаага юу гэх үү? Ямар продакшн болох уу гэдэг чинь жинэж хаашаач явж илээ. Би ч нэг empire нөгөө эзэн таамаа сэтгэхүүл тийм байгаа байхгүй тий. Эзэн таан empire этик. Энэ бол зөв нэр ш. Яс зөв бүгд л этик гэлөө хэрэгэлдэг үг тий. Окей. Тэгээл
Тэгэл логог анх инх чин зулаа мулаа гэл юм өсгөж. Сайсэр юм хийжсэн. Яах гэдэг. Тэгэл тэр гоё дурсамжтай тийм. Тийм дурсамжтай. За баярлалаа. Тэгж байгуулсан. За гоё сайхан түүхтэй юм байна. Тэгээд 4 жилиг одоо ардаа хийчлээ. Тэгээд 8 уран бүтээл гаргалаа. Тэгээд цаашдаа ч одоо сая хар ажил гэдэг уран сайхны кино нээсэн. Кинонаа үзэж амжаагүй байна. Тэгээд цаашдаа их олон уран бүтээлүүдийг этик продакшн хийх баха гэж би бодож байна. Тэгээд цаашдах ажил өндөрөөс өндөр амжилттай хүсье. баярлалаа. Тэгээд маргааш тэгээд бас лайвлаас дахиад ярив. За тэгээд өнөөдрийн маань нэвтрүүлэгт та бүгдийг маш сайн мэддэг одоо Мөрөөдлийн театраас бас олон танигдж эхэлсэн. За тэгээд энэ юм болгонд их илдэвтэй ярианы бас их баялагтай тий. За тэгээд одоо этик продакшны бас нэг захирал жүжигчин даваа зул оролцлоо. Тэгээд бас хувийн талаасаа их бас хүмүүсийн мэдэхгүй зүйлийг бас өнөөдөр би өөртөө мэдэж авсан их баяртай. Та бүгд ч гэсэн тийм байгаа байхаа гэж би хувьдаа бодож байна. Тэгээд хамт байсан та бүгдтэй маш их баярлалаа. Дараагийн нэвтрүүлгийн эргээ уулзлаа түр баяртай.